Биднийг кино үзэж байхад тухайн киноны үйл явдал, дүрслэлээс гадна кино дүрүүдийн онцлог, хэв шинж чанар, дүр төрх нь үргэлж үзэгчдийн харцыг булааж байдаг. Тэгвэл энэ бүх дүрийн ард төрөл бүрийн уран бүтээлчдийн баг Ямбаа ажиллаж байдаг. Үзэгчдэд тэр болгон анзаарагдаж тодордгүй ч дүр бүрийг амьлуулж байдаг мэргэжил бол special effects makeup artist буюу тусгай эффектийн нүүр урагч юм. Ховор, цоошин, үнцэнтэй мэргэжлэр ажилладаг залуусын онцлдог Jobs нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тусгай эффектийн нүүр урагчийг танилцуулах болно. Сайн байна уу? Хос Эрдэнэ гэдэг Сити их сургуулийн мэргэжлийн нүүр урагчийн багш. За би бол яг энэ бол нэг 40 орчим кинонд дээр ерөнхий нүүр урагчаар ажилласан маа кинод л хэцтэй. За киноны тусгай эффект нүүр урагшилт нь ер нь тухайн яг сонгогдсон жүжигчингээс нүүрнээс нь бодит хийв авдаг гэсэн. Ер нүүр хүзүү орж болно гэсэн. Одоо орк ч юм уу те, зомби ч юм уу, одоо юу гэдэг цусорч ч юм уу ингээд яг одоо тэр характерыг одоо баримтж хараа айгуулсан тодорхой хэвэн дээр нь бэлдээд дараа нь хамгийн сүүлд тусгай эффектийн тийм силиконыг ашиглаж одоо нүүрэн дээр наадаг. Тэр тухайн силикон маань ерөнхийдөө хүний нүрийг мимикээ дагаж хөдөлдөг. Тэгэхээр илүү нөгөө нөмшлтэй харагддаг гэсэн. За тусгай эффектийн нүүр байж иж тухайн гой тэр үлгэрийн баатрууд янз янзын буугч төрөд одоо амьлах айгүй том боломжийг бий болгож өгдөг юм бол. Би болохоор 2017 онд Бээжинд байдаг SNFX гэдэг яг айгүй сайн багшийн бас хобби студиуд очиж суралцсан. Тэнд болохоор одоо foam latex гэдэг юм бүтээгдэхүүн тэр одоо материалаар мэргэжсэн гэсэн. Тэрний юу гэхээр нэг одоо юм парлоно материал байхгүй ингээд жим байхгүй айгүй хөнгөн гэсэн. Тэгээ ямар ч хөнгөн нүүрэн дээр нэг хэлбэржүүлсэн парлоно аасан гэсэн. Тийм л яг юугаар төгсч ирсэн яг 17 онд. Тэгээд 17 он тэгээд хятад төгсчөөд тэгээд эсвэл 20 онд ковид яг өмнөхөн Москвагийн Мосвилэнд ажилладаг Lex гэх том багшийн юмд яг пластик мейкапаар төгсч ирсэн. Тэгээд ингээд силикон, foam гэдэг яг хоёр ашигладаг хоёр FX оюун бүтээгдэхүүн дээр л ашиглаж сурсан тийм л. 2023 онд дэлхийн SFX нүүр бодолтын зах зээл ойролцоогоор 1.9 тэрбум $аар үнэлэгдэж 2030 он гэхэд 5.6 тэрбум $д хүрэх төлөвтэй байгаа. Урьдчилсан тооцоогоор жилийн нийлмэл өсөлтийн хурд 16% байна. Мөн 2023 оны байдлаар Холливуудын тусгай эффектийн нүүр урагчдын цагийн дундаж үнэлгээ $60 байжээ. Цаашид ч түүхэн, үлгэрийн, уран зөгнөлт, шинжлэх ухааны зөвлөлт киноны эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор өсөх төлөвтэй байгаа юм. Монгол одоо жилд чинь нэг 30-аас 40 орчим кино хийгдэт байгаа байхгүй. Тэгээ энийг үүнийгээ дагаад нөгөө яг тусгай эффект нүүр урагч мэргэжилтэй хүмүүс айгу цөөхөн байна та багтаад гэсэн. Нас мэргэжил юу харгалцахгүй яг сонирхсан хүмүүс яг тийм дан техник гэдэг байхгүй техник мэдрэмжээрээс авьяас бас хэрэгтэй. Кино ямар киноос хамаарна л да үнэлгээнд мейкап ч тийх. Ерөнхийдөө бол нэг юу байхгүй одоо FX байхгүй ч юм уу энгийн ахуйтай кино ч юм уу CT кино дээр бол тэгээ нэг 6-7 саяас эхлэх маягтай. FX-тэй болоод ирэхээр тустай болоод байдаг байхгүй. Тэр нь тусгай эффект артист ажиллана гэсэн. Тэр нэг маскаас хамаарад тэгэл 10-15-аас дээш болоо явдаг гэсэн. Тэгээ ер нь бол өндөр үнэлгээтэй гэсэн. За киноны тусгай эффект нэр хорголт нь ерөнхийдөө хэв авч хийдэг учраас нөгөө айгүй олон юмраас хөрөх боломжтой байдаг. Музей үзмрүүд одоо ингээд хийж болдог байгаа. Би ангаахын одоо хувь талаас гооцын талаас хөглийн бэрхшээлтэй хүмүүс ч юм уу хуруугаараа аваар ослоор алдсан ч юм уу төрөлхийн чихгүй хүмүүс байдаг. Тэднэрт бас ингэж протезмэгээр хийж өгөхөд бас айгүй суур мэдлэг болж өгдөг тусгай эффект нэр хорголт маань. Одоогоор Монгол улсын хэмжээнд ердөө 4 SFX makeup artist байдгийн нэг нь Хос Эрдэнэ юм. Jobs нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт SFX makeup artist мэргэжлийг танилцууллаа.